удаа би Дамжны оюун хаанд гэж байна. Увс аймгийн Тэс суманд төрсөн. Багнасаа эцгийнхээ гар дээр өсгөөд дунд ангида Увс аймагт шилжиж ирээд 10 дугаар ангиад төгсөөд Улаанбаатар хотод Оюутлын холбоочны худалдагчийн дамжаа төгсөөд тус мэргэжлүүрээд дээр савхидлын үйлдвэр Кит 2 дэлгүүр зэрэгт ажиллаж байсан. Тэгээ 88 онд Балжинмын Батцууртай гэрүүл болоод Дорнод аймгийн 198 дугаар ангид Задгаатын 1 дугаар заставд түгээгч нэрээр ажиллаж байсан. Тэгээ 90 оны намар гэрүүлийн амтаар Увс аймгийнхаа 0245 дугаар ангийн Боршоогийн заставд шилжиж ажиллаад 90 оны намар холбоочны анхны холбоочны дамжаанд Наран Туяатай дамжаан суралцаад радистаар төгсөөд Үүргийн застав, Боршоогийн заставд холбоочноор ажиллаж байсан. Тухайд намайг ажиллаж байхад ихэд Үүргийн заставд R129 ногооны станцаар ажиллаж байсан. Боршоод минь адилхан. Тэрний дараа Канадын улаан станц хэрэгжээд бид нэр сонсохгүй янз бүрийн харгаар тэгэл өөрснөө төв холбоондоор Хатуу, Батэрдэн одоо манай Ахмадын хорооны дараах хийж байгаа Батэрдэн шөөцөн хэм байлаа зарим бас мартчихжээ. Ээлжийн холбоонд ажиллаж байсан. Тэгээд Боршоогийн заставд ажиллаж байхдаа арай жоохон онцлогтой. Бүрээр ихтэй мэдээ дамжуулдаг учраас бид нэр ямар ч нөхцөлд хэдэн цаг болж исэн ч мэдээгээ авч бүрний харин дамжуулах хэрэгтэй учраас харьцангуй хариуцлагатай маягаар ажилладаг байсан. Эргүүлж холбоо барьдаг нөгөө Оросын заставтай холбоо барьдаг Та-57 гээд станцыг бас ашиглаж байсан. Үүргийн заставд болохоор Жаргалын Гамбац гээд ахлах холбоочтой хамт ажиллаж байсан. Боршоогийн заставд Цэрэн Чимдтэй хамт ажиллаж байсан. Төв отряд болохоор холбооны дараагаар Цэвэн гэж даргатай байсан. Боршоогийн заставд минь Батэрдны зэрэгээр бас ажиллаж байлаа. Батэрдэн дарагтай бас хамтарч ажиллаж байлаа. Тэгээ бас дурсаж хэлэх нь зөв байхаа. Ингээд хэдийн зэрэгээр амьдралаа 10 хэдэн жил заставаар яваад 2003 онд Улаан омд орж ирж амьдраад тэрнээс хойш хуваараа бизнес эрхлээд дэкорт ажиллаж байна. Тэгээ удахгүй болох ойнуудтай хамт ажиллаж байсан үеийн офицер, ахлагч, энгийн ажилчид бүгдэнд нь сайн сайхныг хүсье.